Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны стратеги 2030. Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны стратегийн зорилго. Зорилго 1. Иргэд аюул эрсдлийг урьдчилан тооцож, түүнийг даван туулах хямралт байдлаас түргэн гарах чадвартай байна. Зорилго 2. Иргэд аюулгүй, эрүүл, нэр төртэй амьдарч, өсөж дэвших боломжтой байна. Зорилго 3. Иргэд аюулгүй, тайван, хүртээмжтэй орчныг бий болгохын төлөө хамтран ажиллана. Эдгээр стратегийн зорилгоодыг хэрэгжүүлэхийн тулд дараах 7 өөрчлөлтийг хийн. Үндсэн суурьа бэхжүүлнэ. Үндэсний нийгэмлэг улс орныхоо хэмжээнд хүчтэй, өр нөлөөтэй байгууллага байна. Сайн дурын үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлнэ. Итгэлцэл, хариуцлагатай байдлыг хангана. Хамтран ажиллах үр нөлөө үзүүлнэ. Хүмүүнлэгийн сүлжээгээрээ дамжуулан үр дүнтэй ажиллана. Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нөлөө бүхий байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллана. Дижитал харилцаа холбоог нэвтрүүлнэ. Ирээдүйг санхүүжүүлнэ.